За сайн байцгаана уу. За тэгэхээр өнөөдөр Toshiba Chromo 2-ыг худалдаж авах тухай ярэ гэж бодож байна. За тэгэхээр яагаад за одоо камерыг тохируулаад. За яагаад Toshiba Chromo 2 авах гэдэг юм бэ гэж тийм. Тэгэхээр би өөр яг энийг одоо хэрэгэлдэг яг одоо энэ Toshiba-гаар бичлэг хийж байна. Бичээр хэрэгэллээ. Надад их таалагдсан. За тэгээд би одоо хоёр хүүхэд ерөнхий улс орны сургуульд явж байна. Тэдэрт гэрийн даалгавар хийхэд нь хэлэх гэсэн компьютерээр. Би дааж одоо өөрөө гэрийн даалгавар хийх чадвартай болох хэн тулд юм л да. Тэг яаж гэдэг асуудал байна тийм ээ. Яаж тэр ингээ хан академи гэдэг ингээ хайлт хийх юм бол хүүхдийн хичээлүүд байд юм байна. За би одоо ингээ хан академид бичээ тийм ээ. Хан академи. За тэгэхээр энэ хан академи гэдэг сайт руу оронгууд тийм ээ. Ингээд ерөнхий улсын сургуулиудын хүүхдийн хичээл өнгөө байж байгаа. Тийм ээ. За ингээ орлоо ингээ ялангуяа математик хичээл тийм ээ. Одоо анхны шатны математик, арифметик, өмнөх айлгуур, геометри, тригонометри гэх ингээ байж тийм ээ. Тэр энийг одоо айлуулахаар одоо өдөрт нь одоо үтс хичээлүүдийг англи хэл дээр ингээ үзүүлэе гэж боддгийм аа. Тэгэх юм бол одоо хүүхдийн бас хичээлээ ойлгох тийм ээ. Англи хэлний сурах чадварт нь одоо сайн болов гэж бодож байгаа. За энэ Ванцагийн ингээд энэ хичээлүүдээс 5,000 орчуулсан гэж би сонссон. Ванцагийн ингээд орох юм бол Ванцагийн гээд орох юм бол тийм ээ. www.Vantsagimen гээд орох юм бол бас сая одоо энэ сая одоо хичээлүүдээс 5,000 хичээлийг бол монгол хэлээр орчуулсан гэж байгаа. Одоо жишээлбэл математикийн хичээлүүд гэд байж ах шээ тийм. За би одоо математикийг харуулъя. За яг та ингэ ороод харчаар ингэ байж байгаа. За тэгэхээр гол юм руу эргэж оръё. За тэгвэл одоо асуудлыг яаж шийдвэ гэж байгаа. Хоёр хүүхдийн гэрийн дор яаж хийх вэ? За тэгэхээр зорилго нь бол $100 хямдхан Toshiba авах гэж байгаа юм тийм ээ. Гэхдээ $100 хямдхан гэдэг чинь муу гэсэн үг шүү дээ. Маш хурдан ажилдаг. Одоо миний компьютер бол нэг i5 голодод байхгүй. Хэдийгээр хямдхан ч гэсэн өөр нөгөө хромо үйлдвэрлэлийн систем дээр ажилдаг учраас тийм ээ. За хурдан ажилдаг. Гацаад нь хүүхдээ өөр хүргээд авахгүй тийм ээ. За веб камертай микрофонтой гэж ярьж болж байна. Одоо би бичлэг хийж байна. Хүнтэй одоо веб конференц хийж болно. Ажиллахад энгийн хөнгөн аавд хөнгөн батарей удаан барьдаг, дуу байхгүй, контраст амархан тохируулдаг. Одоо энэ удаан ажиллах хүний нүд өвдөх гэдэг шүү дээ. Ингээл хараа ингээл одоо харагдаж байгаа л байж бол маш тухайн өдөрч маш хурдан тохируулж болдог. Өөрөөр энийг хурдан тохируулж чадчих юм бол яг нүд ядархаар гайгүй тийм ээ. За одоо ингээ хайлттай тийм үү. За хайлттай. Тхийн тулд яг хөр зэрэг за use Chromo гэж бичээд хайштай тийм ээ. За би бичлээ. Use Chromo box гэж бичлээ тийм ээ. За тэгэнгүүт энэ swap-а гэдэг энэ гаад ирж байна. За зөндөө олон байгаа тийм ээ. Зөндөө олон байгаа. Ингээ орох юм бол 10,000 байгаа. За би залхаар хамгийн дээд төлөв орчих тийм ээ. Swap-а гэдэг энэ л орё. За swap-аар орлоо. Мэдээж Amazon ч юм уу Groupon энэ төр хамаагүй илүү л дээ. Би гэхдээ арай тэр үнэтэй байгаа учраас хамгийн интернет хайгаад байгаа байхгүй тийм ээ. За тэгээд би одоо нөгөө Toshiba гэж бичсэн шүү дээ. Би Toshiba авах гэдэг шүү дээ. Нэг гэрт нэг л компьютер зүгээр. Тэгэхгүй зарим Toshiba-тай, зарим нь Dell-тэй, зарим нь одоо юу-тай ч үгүй. Ингээд Samsung-тай байх юм бол нөгөө асуудал гараад байгаа. Бүгдээрээ л адилхан Toshiba бол яг одоо сүүлднээс амар юм уу гэж бодоод байхгүй. За би хамгийн амтхан нь энэ байх гэж хайлаа. Тэр дарчлаа. За тэгмэд гаад ирсэн тийм ээ. За би энэ дээр даад үзье. Зөвхөн даад за энэ юу гэж байна. Хараа хамгийн сүүлд $82 зарагдсан байна тийм ээ. Last sold биш саяхан $82 зарагдсан. Хамгийн сүүлд $80 зарагдсан байна. Энэ дундаж үн бол $99 байна тийм ээ. $99 миний энэ одоо хэрэгжилж байгаа юу болвол би одоо хэрэгжилж байгаа дахиад 2 жил ашиглана уу энэ дайггүй. Айгуу сайн юм байна. Би зөндөө хөөрж явсан энийг бол
халуунд халаагаад хүүдэн төргөөгөөд наачаас зөндөө хөрж авсан дөө. Тэгэхэд бол яах ч бол байгаа. Гадна талын яг илгэсэн ч гэсэн насвар талтай аягүй сайн ажиллаад байгаа байхгүй. За иймэрхүү. За ингээд орчлоо. Одоо би Toshiba ер нь бас Toshiba хоёрыг хараагүй болсод ямар шүү юм бэ гэдэг зургийг нөгөө арай илүү харуулчих тийм ээ. Тэгэхээр би Toshiba би Toshiba-гийн гайгүй компьютер гэж боддог ш дотроо. Toshiba брэнд бол ер нь бас тийм уугүй. Тийм ээ. Toshiba брэнд бол Японы дажгүй брэнд гэж боддог. За ингээ харангуут ийм олон зургуудтай наа. Хүн харахад бол одоо энэ i5 гэж харагдана тийм ээ. i7 ч юм уу. Эсвэл Apple ч юм уу. Харахад Apple шиг харагдаж шүү дээ. Тэгсэн мөртөөс бол яг Toshiba л да. Гэтэ яг дажгүй хүүхдийн хичээл хэлэхэд бол хангалттай хүүхдтэй би одоо ажиллая гэж болоо л шүү. За нэг юмрхон. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.